жилтэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон балчир дүүнер чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Халан хоол цайтай болгоомжтой харьцаж, дүүнраач мөн түлэгтгээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж, эдгээр зүйлсийг бяцхан дүүнраасаа хол байлгаарай. За өнөөдрийн бүтээлийн булангаараа бүгдээрээ нэг удаагийн цаасан тавыг ашиглан бүтээл хийх болно. Намайг залбаа гэдэг 4 настай залбаа. 4 настай тий залбаа маань. За залбаа хоёлаа өнөөдөр энэ тавгаар ямар амьтан хийх вүлээ? Могоо. Эхлээд хоёлаа тавгаа могоогоо ямар өнгөөр хийхийг хүсэж байгаа тэр өнгөөрөө будна. Тийм ээ? За чи ямар өнгөөр будах вэ? Хоёлаа өнөөдөр палмастраар будчих. Би энийгээр будна. За энийг авах уу? Тэгэн. За би тэгвэл ногоон өнгөөр будчих. Чи могоо гэж ямар амьтан байдгийг харж ирсэн үү? Харж ирсэн. Энийгийнхаа утсаар Facebook дээр би харж ирсэн. Чи амьдаар нь харж байгаагүй юу? Амьдаар нь харж байгаагүй. Тийм үү. Могоо амьдаар нь харуул ямар авах вэ? Амар аха тий. Би могооноос айд шүү дээ. Би айдгүй. Би айдаг. Бас айдгүй. Ногоон гар хөрвөл гарын хазаа ичнэ. Хатгаа ичдэг тий. Аха. Бас амар шүү тий. Ингээд энэ жил чи ямар жил вүлээ? Чи мэдчихэв үү? Мэдчихэв. Ямар жил вүлээ энэ жил? Туулаа жил ингээ бодоод байна. Туулаа жилгээ бодоод байна уу? Үгүй шүү дээ. Энэ жил чинь могоо жил байхгүй юу? Тэгээ хоёлаа могоо хийх гэж байгаа шүү дээ. За чи бодож гинөө. Багш нь ингээ бодчихлаа. Одоо хоёлаа энийг хайчих. За би тэгвэл энэ хоосон байгаа нөхөө бодчих. Чи өөрийнхөө будаад ингээд үргэлжчих заяа. За. Чи ямар жилтэй гэлээ? Могоо үгүй хулган жилтэй байсан чи туулаа жилтэй болоо солигдсон би. Хулган жилтэй гэж туулаа жилтэй бол солигдож болд юм уу? Болдон. Яагаад тэгээ солигдчих вэ?
Шалтгаан хулган чи амар болохоор ингэ солигдсон. Оо тийм үү. Тэ чам тэгээ солилоо шүү гэж хэн хэлсэн юм? Гүй өөрөө би солилоо гэсэн. Тэгсэн чи аав ээж нь юу гэж юм? Тэгэж болохгүй маа гэсэн чинь би өөр ажилдаа олё гэсэн чи заадик гэсэн. Тэгсэн юм уу? Багш нь луу жилтэй шүү. Манай ээж дахиад жилтэй. Тийм үү. Манай өвөө имээ чацуу шүү. Тийм үү? Чацуу жилтэй яагаад вэ нөө? Чист мондог биш тий чи ингээд айгу би хөдөө явж чадсан шүү. За хаашаа? Өвөө имээ руугаа туслахад хөдөө яваад ирсэн. За хөдөө гоё юм уу? Гоё. За хөдөө очиод юу хийв? Би ямаа барьж өгөөд. Ямаа барьж өгөөд үү? За ямаа төллөөд ишиг гараад хөргөн байна. Хөргөн байна. За би ишгийг ингээ барьж авах гэсэн байхгүй. Тэгсэн чинь нэг бор ишиг намайг зодоод гэсэн. Ишиг чамайг зодсон юм уу? Бусд нь гайгүй намайг зодоогүй. Тийм үү. Ганцхан ишиг чамайг зодох гээд байна уу? Тий. Ямар сони ишиг вэ те? Хөөрхөн залбог зодох гээд идэг. За залбоо будаж дуусч гинөө. Одоо дуусч те. За багш нь үзэгч хүүхдүүдээ дараа нь бүгдээрээ яах ёстой вэ гэдгийг тайлбарлаж өгч ийе заяа. Чамайг будажих хооронд. За бүгдээрээ ингээд тавгийнхаа дотор тал хэсгийг будцсан болвол одоо энэ ирмэг хэсгийг хайчиж авнаа хэлээд. За мэдээж хүүхдүүд маань цаасны хаажтай маш болгоомжтой харьцсан шүү. Тийм ээ? Цаас гэрлөө могоонуудаа гэрлүүгээ авч явах юм уу? Могоогоо юу? Хийчиж бүтээлээ аваад явж болно шүү дээ. Манай аав хүлээж байгаа хта золбоо хайцсан болдоо ингээ манай аав хүлээж байгаа хта. Аав чамайг нэвтрүүлэгт орж байгааг мэдчихэж байгаа хөө. Мэдчихэж байгаа юм чи хүлээж байгаа. За хөдөө очисон чи өөр юу гоё байваа? Энийг будаж болох уу? Ингээ багшгээл бодно. Багшгээ ингээ тойруулаад одоо чи энэ хэсгээ бод. Хоосон хэсгээ заяа. За. Манай нэвтрүүлэгтээ орсон байх ингээ бодож байгаа. Тэгж байгаа. Манай золбоо ер нь юу хийх туртай байлээ? Би хөдөө очихдоо мал барих гад гоё яасан шүү. Гоё яасан уу? Чи мал барьж авч ирнэ яах гэдээсэн юм? Тоглох гэдээсэн юм. Мал барьж ингээд өвөөдөө үгүй цагааны мэдээ өгөхөд манай цагааны эмээ ямаагийн саагаад би тэгээд аваад ирээд байхгүй юу? Ямаагаа саахад тэгээд чи ямааг нь барьж өгөх гэдээсэн юм уу? Чи чинь тэгвэл өвөө эмээдээ тусалдаг сайн хүүхэд дээ шүү дээ. Тэ? За ингээд дотор талаа хайчлаад ингээд. Би бараг дуусч байна. Дуусчихна уу? За. Одоо жижигхэн хэсгээ будаад гэж дуусна. За одоо бүгдээрээ энэ ирмэгийг хайчилж авсныгаа болохоор могоо шиг цагиргалуулаад хайчлана. Би будаад дууссан. Дууссан уу? За тэгвэл багш нь одоо чиний энэ гадналыг хайжлаад өгөө. За. Энэ нөгөө нэг айгүй хатуу болохоор чи бас айгүй хайчилж чадахгүй байх. Тэгээд жоох хүүхд хайжтай харьцахтаа яах ёстой вэ? Болгоомжтой байх юм. Аюултай учраас маш болгоомжтой харьцах хэрэгтэй тийм ээ. Хэрвээ золбоо хоёрын хийж байгаа энэ бүтээлийг дагаж хийх гэвэл хүүхдүүд маань энэ хайчлуулах хэсгийг нь болохоор яг нь аав ээжээрээ ч юм уу том хүмүүсээр гуйгаад тоглоомн дээр аав намайг 2 удаа тоглуулсан. Тийм үү. За одоо хоёулаа үзэгч хүүхдүүдэд энийг тайлбарлаж өгье. Одоо бүгдээрээ захыг хайчлаад авсан учраас энэ хэсгээ яг могоо шиг цагиргалуулаад хайчлана. За одоо би харуулъя. Энэ яах юм? Би өөр юм хийж чадахгүй. За чи өөр юу хийх юм? Чи нөгөө нэг 12 жилийн дүү гэд мэдгүй? Мэдгүй юу? Тэр 12 жилийн дуун дээр чинь нөгөө нэг могоо жилийн дуу гарч. Цаагүй гэж цэвэрлээд байдаг гэд. Би нэг юм үзсэн байхгүй юу? За юу юм? Нэг гоё юм үзсэн. За.
тэрэн дээр ингээд нэг цаглахын шатанд нэг эмээ суугаад гисэн чинь дээшээ өнгөрөө явсан чинь дуусханаа нэг эмээ нь гараад ирсэн байхгүй юу? За. Тэгээд өвөө нь бас суусан чинь тэгээ дээшээ яваад тэгээд гараад дуусханаа гараад ирсэн байхгүй юу? Тэгээд нэг залуу нь бас цаглахын шатанд суугаад тэгээд гараад ирсэн байхгүй юу дуусхараа. За. Юу юм бэ тэгээд аач? Тэр харин гоё байхгүй юу? Гоё юм аа. Бүрэн килод нэг юм бүрэн килод адилхан өнгөөр нь зурна тий. За чи одоо багш нь чинийхийг хайчилж өгөн заяа. Тэгээд дараа нь чи могоогоо яаж чимгэлмээр вэ тийм ээ? Ямар ирээн тийм могоо хиймээр вэ? Тэрвэрээ могоогоо чимгэлнэ. Заяа. Чи цаасаар юу хийгээд байгаа вэ? Хийж дуусчаад харуулах юм уу? За. Чирний бүтээл их туртай юу? Тий. Бүтээл хийхээр юу нь гоё юу лээ? Зураг зурх нь гоё. Зураг зурна. Тэгээд ингээд нөгөө бүтээл хийгээ сууж байгаа учраас анхаарал сайн төвлөрдөг тий? Тэгээд дараа нь хамгийн гоё нь хийсэн бүтээлээ харах гоё тий? Хийсэн бүтээлээ хараад ийм хийчлээ гэж үү би ямар гоё юм бэ гэж харах гоё тий? Манай залбоо дуу шүлэг их мэдхүү. Мэднэ. Би уухаа гэдэг дуутай л та. Уухаа гэдэг. Чи тэр дуугаа дуулж болох уу? Болно шүү. Чи дуулчаач. Гоё үзэгч хүүхдүүд чамайг бас дуулахын гоё сонсоод бүтээлээ хийх тий? За чи дуулч. Нөгөө аян тавих тэгээд байдаг. Аян тавихгүй болохоор дуулахгүй юм уу? За харин мартчихад байгаа. Аян тавих боломжгүй байгаад тийм яах вэ? За ингээ могоогоо хийчих байлаа. Нараа. За бүрэн хэлцэн юм ингээ хийчих. За ингээд бүрэн кило тэгээд бүрэн килод могоо чи яадаг вэ? Ингээд цагирагладаг тий? Ингээд за одоо хоёлаа могоогоо ямар ирээ могоо ийвэ тэрвэрээ ингээд яана. Яах юм? Чимэглэн штэ одоо. За би ногооноор буцсан юм чинь хар өнгөөр ингээд могоогоо чимэглэлээ. Чи ямараар чимэглэх юм? Одоо тий. Одоо пластмастраас сонгоод чимэглэх нь штэ. Тэгээд хоёлаа могоон дээрээ энэ нөгөө жижигхэн энэ нүдээ наа. Чаран могооныхоо нүдийг наах нь. За мэ чи нүдийг нааш үзье. За би энэ юу яала. Тэгээд могонд чинь бас өөр юу байдаг вүлээ? Могоо чи нөгөө нэг амар юутай хэлээ? Шүдэн амар өвддөг шүдэн. Шүдтэй. Тэгээд могоо чи нөгөө хилээрээ хатгадаг ш тий? Багш нь ингээд ийм ирээ могоо гэж. Нөгөө чи ийм бүрэн кило тайтан байлаа шүү. Бүрэн килосэн байлаа шүү. Тийм үү? Болно штэ. Хамаагүй өөрийнхоороо чимгэлж штэ. Янз бүрийн ирээн могоонууд байдаг штэ. Аав намайг одоо сонсож байгаа ах та. Тийм бах та. Аав жир нь одоо чамайг тэгээ бас телевизээр харна штэ. Тэ? Зурагтаар хараад. Жир нь телевиз их үздэг үү? Телевизээр үзэх дуртай би. За, телевизээр нь юу үзэж байна? Мэдээ үзэх үү? Юу кино үзэх үү? Юу үзэх үү? Кино үзэхгүй зүгээр хөөгөлтэй үздэг. Тийм. За, ингээд могоо энэ могооч өстө урт юм байна шүү те. Чи ингээд хөдөө явж байгаа могоо тааруулаа яах вэ? Үгүй манай өвөө эмээний могоо байдаггүй. Зүгээр нохоо байдаг. За одоо хоёлаа мэдээ арай би хийж дуусгана. Зүгээрээ чи хийж заа юу? За энэ машин гашны шиг л харагдаад байгаа. Тийм үү? Яа зүгээрээ штэ. Одоо ингээд гүйцээгээ дуустал хийгээд могооныхоо нүдийг наачаар наа чи зүгээр харагдана. Одоо могооныхоо хилийг болохоор бүгдээрээ энэ улаан өнгөөр хийнэ. Тод улаан хилий чи могоо ч бас улаан хилтэй байдаг штэ. За хоёр хил хийх учраас хүн чинь улаан өнгөтэй уруулан бодогдсон. Хүн үү? Танай ээж үү?
Улаан өнгийн уруулын бодохгүй юу? Яг одоо ингэж улаан гоё. могооныхоо хилийг өөрсдийнхөө хүссэн хэмжээгээр бүгдээрээ хайчилж байна. Би одоо дуусгах чинь. За дуусгач хоёлоо хилээ наагаад тэгээд боллоо заяа. Хилий чи энэ өнгөөр ботчих шүү дээ. За одоо бүгдээрээ хилээ ингэж наачх юм. За могооныхоо хилийг бол бүгдээрээ цаасны цавуугаар наачж болно. Багшаа. Би дууссан. Дууссан уу? За тэгвэл одоо хоёлаа нүдээ наачи. Тэ? За нүдээ наахтаа бит хоёр бас нөгөө Ийм байдаг тийм. бэлэн ийм нүд ашиглаж байгаа учраас энийгээ бит хоёр тарган цавуугаар нааж байна. Гэхдээ тарган цавуугаа бас болгоомжтой төрхөн. Тэгэхээр багш нь ингээд цавуугийн төрхийд өгье. Хүлээж. Үлээч. Нүдэн хөдөлж байгаа юм шиг л харагдаад байна. Хөдөлдөг нүд штэ наачаа. Чи мэдээгүй юм уу? Мэдээгүй. Хөдөлдөг нүд аахгүй юу? За одоо хоёулаа хилийн наан тий. За ингэж одоо энэ дээрээ цавуу төрөж чаад цаасны цавуу төрх юм. За ингэж. За одоо наатгаа. Ингээд наач. За одоо хоёулаа энэ савхаараа. Энийгээ за савх ч юм уу заримны ишч байж болно. Эсвэл зүгээр хатуу модч байж болно. За энийгээ одоо хоёлаа эндээ ингэж наагаад тэгээд энэ могоогоо ингээд дээш нь өргөдөг юм хийх байхгүй юу? За ёо. Тэгэхээр энийг наахтаа болохоор яах вэ гэхээр тарган цавуугаараа бүгдээрээ наачна. Тарган цавуугаа их болгоомжтой ашиглая шүү. Надаа наач. За ингээд түргэж. Жинтлаар наах юм уу? За. За одоо яг энэ цавуу түргсэн хэсгээрээ толгойных нь энд. Энийг дээш нь харуулж. Ингэж жаад энэ хавьд нь наачих. Залбаад байгаа хамт нэг удаагийн цаасан тавыг ашиглаад могоо жилийг хийлээ. За үзэгч хүмүүс маань бас энэ хүү бүтээлийг дагаад дуурайгаад хийгээрэй. Ямар вэ? Гоё. Дараагийн дугаараар уулзъя хүмүүдээ. Баяртай. Эрт үрд цагт нэгэн эмгэн үгэн хоёр амьдран суудаг байжээ. Тэд нэг дахиа нэг нохоотой боловч ядуу зүдүү болохоор тэднийгээ сайн хооллож чаддгүй байжээ. Нэгэн өдөр нохоо нь дахиандаа хандаж Петкохо идэгч юм болдохгүй хоолгүй энд байснаас хоёулаа ойдчиж амьдцгаая л да гэхэд дахиа "Тгий да. Энд байснаас л дээр байна үз." Ингээд тэд явсаар ойд ирцгэлээ. Бүтэн өдөржин ядартлаа явсан тэр хоёр харахгүй болохоос өмнө хоноглох газраа олох хэрэгтэй боллоо. Тэгээд нэгэн том сайхан сагалгар мод олж тэндээ хоноглохоор шийдцгэлээ. Дахиад нэг бүдүүн мөчөр дээр гарч харин нохоо модны доорх хөндөд орж унтцгаалаа. Өглөөч болж тэдний унтж байгаа модны дэргэд үнэг ирэн Петка дахиад гой сайхан үгээр магтж эхэллээ. Ай, дахиахан минь. Чи яасан сайхан дахиав вэ? Ийм сайхан дахиад би урд өмнө хизээч харж байгаагүй юм байна. Яасан ч сайхан хөнгөн үдтэй юм. Ямар ч гойхон улаан залаатай юм. Яасан ч сайхан уран цэл хоолойтой юм. Алив манад очицгоо л доо. Өнөөдөр би шинэ байрныхаа баярыг хийж байгаа юм л да. Тэнд би чамд зориулан зөндөө будаа авчирсан байгаа. Сайн байна. Гэхдээ би ганцаараа явж чадахгүй. Бас нэг найз минь байгаа гэж дахиад хэлв. Ямар их аз вэ? Нэг дахианы оронд хоёр дахиа гэж үнэг бодов. Чиний найз чинь хаана байгаа юм бэ? Би бас түүнийг чинь гэртээ урмаар байна гэж үнэг хэллээ.
тэр доор нөхөн дунтаж байгаа гэж дахин хариулав. Үүнийг нөхрөө толгоогоо шургуултал нохоо өөдөөс нь хоншоорыг нь тас хадж орхив. Айсан үнэг зогтож амар сайхандаа жаргажээ. Далай гэдэг нь дэлхийн усан мандлын үндсэн хэсэг болох ихээхэн хэмжээний өндөр давсжилттай ус юм. Ойролцоогоор дэлхийн гадаргуугийн 71% буюу 361 км2 талбайг эзэлдэг. Энэхүү тасралтгүй үргэлжилсэн ус буюу далайг хэд хэдэн далай мөн жижиг тэнгисүүдэд хуваадаг байна. Далайн талаас илүү хувь нь 3000 м-ээс илүү гүнтэй байдаг юм байна. Дэлхийн далай нь Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Өмнөд мөсөн ба Умард мөсөн гэсэн далайнуудад хуваагддаг байна. Номхон далай ба Атлантын далайг экваторын бүсээр хойд ба өмнөд гэж хуваадаг. Далайн жижигвтер хэсгийг тэнгис, булан, тохой гэх мэтээр нэрлэдэг. Их газар дээр далайтай холбогдоогүй давсжилттай жижиг хэмжээний усны биетүүд байх ба үүнийг тэнгис нуур гэж нэрлэдэг. Жишээлх юм бол арал тэнгис, их давс нуур гэх зэрэг. Эдгээрийн заримыг тэнгис гэж нэрлэдэг боловч үнэндээ давс нуур юм а. Тэнгэрийн хөх хөнг далайн усанд туснаас далай цэнхэр өнгөтэй харагддаг гэж хүмүүс боддог байлаа. Ус нь цайвар цэнхэр өнгөтэй боловч их хэмжээний ус байгаа тохиолдолд уг цэнхэр өнгийг харах боломжтой байдаг юм байна. Тэнгэрийн өнгө усны өнгөнд нөлөөлөх боловч гол шалтгаан нь биш юм. Гол шалтгаан нь юу вэ гэхээр усны молекул нарны гэрлийн улаан фотоныг шингээдэгтэй холбоотой юм байна. Далайд бидний мэдэхгүй олон амьтад байдаг. Эдгээрээс хамгийн сонирхолтой амьтдын талаар мэдээлэл хүргэе. Далайн амьдрал сонин содон зүйлээр илбэг байдаг. Далайн гүнд гайхалтай сайхан амьтдыг харахаас гадна аимшигтай амьтдтай ч нүүр тулна. Гэхдээ энэ амьтдыг бид нар өөрсдөө хизээж харж чадахгүй. Мэргэжлийн усан чумбагчд л илрүүлэх боломжтой байдаг юм байна. Ингээд далайн гүнд амьдрах хамгийн аимшигтай, хамгийн өвөрмөц амьтдтай танилццгаая. Далайн чөтгөр. Энэ бол далайн гүнд амьдрах хамгийн аимшигтай, хамгийн эртний амьтдын нэг. Тэр далайн бусад амьтдаар хоолдог учраас зэрлэг амьтны тоонд багтдаг. Далайн чөтгөр гэх энэ амьтан нь 18-аас 550 м-ийн гүнд эсэрхэг эсвэл шаварлаг хэсгээр амьдарч заримдаа тэндээ шигддэг. Номхон далайн хаулиод. Далайн гүнд номхон далайн хаулиод гэх аимшигтай загас амьдардаг байна. Уг хурд шүтэд загас нь 4000-аас 5000 м-ийн гүнд амьдрах бөгөөд өөрөөсөө хэмжээгээр жижиг загас хавч сам орхой гэх зэргээр хоолдог. Хаулиод нь 30 см-ийн урттай далайн гүнд амьдардаг томоохон загасны төрөлд багтдаг юм байна. Өнгөлн далдлагч. Анх харахад хорхойд чоргүй мэт санагдавч үнэн хэрэгтээ далайн гүнд амьдрах зэрлэг махчдын нэг. Тэд нэгэн секундын дотор олзоо барьж иддэг. Түүний гадаад төрх нь чулуу шүр мэт харагддаг учраас загаснууд анзаардаггүй байна. Ан хийж байх үед энэхүү загасны ям 12 дахин томрох боломжтой. Үүнээс гадна тэд далайн гүнээр алхаж чаддаг нь ан хийхэд давуу тал нь болдог гэж шүү. Дараагийн амьтан цэнхэр сахиусан тэнгэр. Далайн гүнд байрлах хамгийн үзэсгэлэнтэй амьтдын нэг бол цэнхэр сахиусан тэнгэр юм. Тэр хамгийн ихтэй 40 м-ийн урттай. Уг цэнхэр сахиусан тэнгэр нь гадаад өнгө үзмжээрээ бусдаас ялгарх бөгөөд ихэнхдээ усны дээгүүр хөвж усны бөмбөлгийг залхилж амьдардаг амьт юм байна. Атолла далайн замхаг. Атолла далайн замхаг нь далайн гүнд амьдрах үзэсгэлэнтэй өвөрмөц амьтдын нэг бөгөөд тэр ихэнхдээ нарны гэрэл тусдаггүй газар амьдардаг. Учир нь энэхүү далайн замхаг өөрөөсөө гэрэл цацруулдаг болохоор энэ аргаар тэр олзоо өөртөө татаж хоолоо олдог юм байна. Далайн морь. Энэ амьтан нь хятад лууны жижигрүүлсэн хувилбартай ижил бөгөөд ус багтай шүрэн арал дээр амьдардаг. Гадаад төрх нь дайснаасаа нуугдах гайхалтай нуун далдалт болдог давуу талтай ч их усанд хурдан хөдлөхт нь саад учруулдаг байна. Түүний хөдөлгөөнийг ердөөл нуруу болон цээжин дээр байх хоёр сэрвэл хариуцна. Үүнээс гадна эдгээр амьтад маш романтик. Эмэгтэй нь төрсөө шахсны дараа эрэгтэй нь үргэлжлүүлэн дардаг бөгөөд тэд өглөө бүр хайрын бүжиг хийдэг. Фламингогийн хэл. Энэхүү далайн амьтад нь өөрийн өвөрмөц тод өнгөөрөө уг жагсаалтанд багтсан юм.
Түүний гадна тал нь тод өнгийн нөмрөгтэй бөгөөд энэхүү нөмрөг нь уг амьтныг гадны хортой нөлөөнөөс хамгаалдаг.